засгаас цуутай наадмын алтан дүүхийн хуудсан гэгээ мөртэй Үзэгч та бүхэнд Монгол төрийн баяр наадам болдог 7 сарын эхний өдрийн мэндийг хүргэе. Бүхийн галаар зочлохоо нэвтрүүлгийн анхны дугаар өнгөрсөн даваа гарагт та бүхэнд хүрж бид бүхэн Увс болон Баян-Үйлгийн аймгийн галаар зочлсноо танилцуулсан билээ. Эдгээр өдрүүдэд уул ус хосож тэгшэрсэн сайхан байгаад бүгчүүд маань бэлтгэлээс өөрийг бодолгүйгээр үнжин наадмын өдрүүдэд хоног тоолон хүлээсээр байна. Өмнөх дугаар дээр гарснаар Увс аймгийн бүхийн гал бусад галаас хамгийн сүрлэг байсныг манай үзэгчид анзаарсан болов уу? Өнөө цагийн бүхийн өнгийг тодорхойлж байгаа бүхэл томчууд энд бэлтгэлээ хийж байсан бөгөөд бид бэлтгэлийн зургийг авч болох уу гэсэн журмын дагуу зураг авч чадаагүйдээ битүүхэн харамсаж байлаа. За эргээд уулзж байгаадаа баяртай үзэгчтэй бүхийн галаар зочлохоо цуврал нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн хүрж байгаа. За бид уран бүтээлийн алба, уран бүтээлийн баг маань сая Увс аймгийн гал дээр хүрэлцэн ирсэн боловч харамсалтай нэг бэлтгэлийн цагаас баг зэрэг хосорчихлоо. Тэгээд яг одоо Улсын аварга Мөнхбат, Улсын Арслан, Батсуур, Бүрэн төгс тэргүүтэй Улс аймгийн алдар цолтой нийтдээ 40 орчим бүгчүүд бол энд бэлтгэл сургуультаа базааж байгаа юм байна. Яг барилдааны бэлтгэл дээр бид хүрэлцэн ирсэн. За бас галын яг ахлах багш тасгалжуулагч нар бол яг барилдааны тэр бэлтгэл сургуультыг бол аваад одоо наадмын юм нь бол хэрэггүй гэдэг заавар зөвлөгөөг бидэнд өгсөн учраас бид бол яг одоо ярилцлагыг бол өрнүүлээд ингээд явж байна. Сая бүгдээрээ бас энэхүү галыг ахалж байгаа одоо улсын начин Цэрэнхүүтэй бол уулзаж ярилцсан. За тэгээ ерөнхийдөө бүхийн гал дээр ирснээр та бүхэндээ бас тэмдэглэлээ үргэлжлүүлээд хүрэхэд бол нийтдээ одоо энд 40 орчим бүх байрлаж байгаа юм байна. За тэгээд энд бол бас Увсын бүгчүүд бол ер нь гараад бол бас олон жилийн хугацаа өнгөрсөн байна. Нийтдээ сүүлийн одоо 6 наадмын 4 төрүүг бол яг энэ галд байрлсан Увс аймгийн бүгчүүд бол авсан учраас ерөнхийдөө энэ гал одоо энэ байрлал хардцтай амралт бол нэлээд тийм бэлгшээлтэй сайхан газар гэж бол бүгчүүд болон дасгалжуулагч нар багш нар бол үздэг юм байна. За тэгээд ямар ч үсэн энд бол ер нь бүгчүүдийн бэлтгэл хийх бүх одоо болцоо одоо байгалийн хувьд ч тэр одоо материалын хувьд ч тэр хангагдсан байгаа нь бол харагдаж байна. За одоо манай үзэгч харж байгаагаар яг тэр одоо улбар шар өнгөтэй хэсэгт бол одоо фитнес буюу одоо жим хүчний бэлтгэл хангагдах бэлтгэл сургалтын бол яг заал байдаг юм байна. За тэгээд мэдээж бүхийн талбайг бол түрүү манай үзэгчд бол олж харсан байх. За тэгээд бас хөгжөөн тоглоомын хэсгүүд буюу сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай бол энд бас байрладаг юм байна. За тэгээд мэдээж амралт бол мэдээж бүгчүүдэд хамгийн чухал байгаа. Ингээд олон төрлийн гэр за мөн одоо байшингуудад бол хуваагдан бүгчүүд маань байрлалд юм байна. За тэгээд харцтай амралтын газар бол ерөөдөө бас цаанаасаа одоо хоол унд бүх зүйлийг бол төлөвлөж тооцоолж бас өгдөг юм байна. Тэгээд ер нь бэлтгэл сургуулийн тухайд бол бас асуулаа. Төрөл бүрийн бэлтгэл сургуулийг бол хийдэг юм байна. Тухайн яг ахалж байгаа багшийн яг заавар зөвлөгөөгөөр систем тактикаар бол одоо өдөр болгон барилдааны бэлтгэл тухайлбал хийхгүй. За нэг өнжөөд барилдааны бэлтгэл хийдэг, нэг өнжөөд хүчний бэлтгэл хийдэг шиг юм уу. Тиймэрхүү системээр бол үргэлжилж явдаг юм байна. За бас түрүү одоо Улсын Арслан Батсууртай уулзаж бол ярилцж хахад тодорхой мэдээллүүдийг бол өгж ирсэн. Жишээлбэл одоо хөл бөмбөгийн одоо тоглолтуудыг бол нэг гарч авах хугацаанд нэг 2 удаа хөгжөөн тоглоомын хийн. За тэгээд кроссонд гүйдэг одоо зариатик буюу одоо өглөөний гүйлтэнд бол тогтмол гүйдэг юм байна. За тэгээд бас мэдээж үндэсний бүхийн бэлтгэлээ хүчний бэлтгэлтэй бол хостуулна хийдэг юм байна. Гэхдээ бол ерөнхийдөө яг наадам төхөөд ирэхээр төдийлөө одоо штангтай бол хүчний бэлтгэлээ хийдэг юм байна. Яагаад гэвэл бие хатуурна гэж бол бүгчүүд маань үздэг юм байна. За тэгээд иймэрхүү газар, иймэрхүү одоо байгалийн үзэсгэлэн зохицсон сайхан газар Монгол бүгчүүд маань бэлтгэл сургуультай айж улмаар одоо баяр наадмын 7 сарын 11, 12-ны өдөр бол үзэгч түмнийг баярлуулдаг нь бас нууц нь бол энд байдаг юм байна. Тэгээд үнэхээр байгалийн үзэсгэлэн төгс газар бүгчүүд маань бол бүх болцоогоо хангаад ямар нэгэн тийм стрессгүй бэлтгэл сургуультай сайхан хийдэг юм байна. За ингээд бүхийн галаар зочлох бай нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Харин бид өнөөдрийн дугаараар та бүхэнд Сэлэнг аймгийн бүхийн галаар зочлсноо толилуулах болно. Улсын харцаг үсгэрээдүгээр ахлуулан харцтай аманд байрлах амралтын газар тэд байрлаж байлаа. Бидний өчигд бүгчүүд хараахан төхнөж амжаагүй байсан юм. Учир нь тэд энд ирээд ердөө 2 хамжаа. Энэ газар хуучин Увс аймгийн бүгчүүд гардаг байсан бөгөөд Увсын бүгчүүд бөөр сэлгэн тэдний дээхэн талд гарсан ба Сэлэнгийн бүгчүүдийн хувьд энэ газар анх удаа галуулан гарч байгаа нь энэ жил тохиож байна. Өмнө нь тэд Сэлэнг нутагтаа галуулан гардаг байжээ. Ингээд Сэлэнг аймгийн галыг ахлан гарч байгаа Сэлэнг аймгийн орхон туул сумын харьяат Монгол улсын харцаг төвдөн дөржин өсгөрөөдүүтэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэе. Бүхийн галаар зочлоход нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Бид явсаар Сэлэнг аймгийн бүгчүүдийн одоо гал дээр бас хүрэлцэн ирж байна. Ингээд Сэлэнг аймгийн бүгчүүдийг ахалж байгаа Монгол улсын харцаг өсгөрөөдүүтэй одоо бол уулзаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгээд нар хур тэгшэрсэн дэлгэр сайхан зуны улирал болж байна. Тэгээ уламжлал ёсоор Сэлэнгийн бүгчүүд 10 дахь жилдээ улсын их баяр наадмынхаа бэлтгэл суулралтанд гараад
байж энэ. За энд одоо хэдний өдөр хүрэлцсэн ярив. Одоогийн байдлаар хэд онцоод байна. Тэгээд ер нь хэд орчим бүхчүүд бэлтгэл хамрагдаж байгаа вэ? За энэ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хардтай амралт гээд байгалийн үзэсгэлэн зохицуулсан их сайхан газар. Туулгуулын хөвөнд одоо баг их олон жил ирнэнд бүхчүүд бэлтгэлээ базааж байгаа. Тэгээд 60-д оноос хойш манай алдар нийгмийн бүхчүүд базаадаг байсан гэсэн. Тэгээд соёлын эмнэлгийн аваргын бэлтгэлийг ч бас жигшээгийнхэн базаадаг байсан. Сүүлийн жилүүдэд Увс аймгийн Увснуур дивжинийхэн энд бэлтгэл сургуультаа базаадаг болсон. Тэгээ энэ жилээс Баян Улгийн аймгийн Өлгийн хүчтэн манай Сэлэнгийн 5 хаан гэдэг дивжин айлсаад одоо энэ бэлтгэл сургуультаа базааж 6 сарын 18-нд гарч ирсэн. Тэгээ одоо тэгээд 30 гаруй бүхчүүд байна да. 7 сарын 10 хүртэл байна. За энэ жилийн наадам бол их онцлогтой. Одоо 1024 бүх барилдах 5 жилийн дараа одоо ийм том нүсэр наадам бол эргэн ирж байгаа том наадам болно. Ер нь та энэ жилийн наадмын онцлогийг хээр харж байна. Тэр онцлогийн талаар ярил. За би энэ жилийн наадмыг бол энэ Монгол улсын түүхэнд 1921 оноос хойш өмнөхийг одоо сайн мэдэхгүй. 1921 оноос хойш түүхэнд бол анхудаага тохиолдож байгаа наадам гэж онцолж байгаа. Яагаад гэвэл 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Монголд орны сум, тосхом, баг, аймагт одоо ямарч наадам байхгүй. Бүх бүхчүүд одоо улсын баяр наадамда барилдана 11, 12. Тэгэхээр нэг талаараа чанартай тэр хэмжээгээр бас үзүүштэй их сайхан наадам болох байх. Тэгээд сүүлийн жилүүдэд энэ ойролцоо ер нь баг 6, 7, 800 км-т байгаа ихэнх аймагуд автозамаар холбогдсон. Тэгэхээр үзэгч бас ихтэй. Морь бүх хоёрын хувьд бол одоо Монголын одоо Монгол улсын хэм одоо амьдарч байгаа энэ цаг үеийн хамгийн шилдэг бүхчүүд, хамгийн шилдэг морд одоо хамгийн шилдэг мэрэгэн хараа ажтал юуныхаа дөрвөн уулынхаа дунд чуулж өстой нөгөө туулынхаа усыг залгитал тулгын чалууг одоо бутартал наадамд тэгжил харж байна. За Сэлэнг аймгийн бүхчүүд бол мэдээж наадамд их өнгөтэй одтой оролцдог. Та бас өмнө нь энд одоо бэлтгэл хийжсэн бүхчүүдийн түүхийг бас түрүүн ярианыхаа одоо өмнө бидэнд бас хуучилж ирсэн. Ер нь Сэлэнг аймгийн бүхчүүдийн талаарх түүх, наадмын түүх, тэр сонирхолтой мэдээлэл ус үзэгчдэд хүргүүл илүү сонирн байх болов. За манай Сэлэнг аймаг 2013 онд Эрхэнбаяр аварга улсын баяр наадамд төрүүлснээр Монгол улсын 21 аймагаас 9 дэх одоо аварга төрсэн аймаг болсон. За 21 дэх зууны 21 дэх аварга манай аймагаас төрсэн. Манай аймаг бол одоо Монгол бүхийн түүхэндээ 1 аварга, 1 арслан, 3 унзаа, 3 харцаг, тэгээ начин цолтой бүхчүүдтэйг нийлээд нэг 34 усын цолтой бүх Сэлэнг аймгаас төрөн гарсан байдгийг. За тэгээд 1951 онд Сэлэнг аймгийн 9 сумын яриад Монгол улсын гавьяач жүжигчин цирк химиг одоо Янжмаагийн Дорж гэдэг хүн улсын начин цол хүртснээс хойш 1992 оны хүртэлх хугацаанд бол улсын цолтой бүх төрөөгүй. За 1992 онд Сэлэнг аймгийн Шаамар сумын яриад Давгдэрж амарж иргалэгдэх ах маань одоо улсын цолтой нийгмийн орсноос хойш бол Сэлэнг нутгаас яг одоогийн байдлаар 9 улсын цолтой бүх төрчөөд байна. За бүхийн гал тэгэхээр манайх одоо их сайн мэддэг ер нь бүхчүүд цуглараад нэг бэлтгэл хийгээд ингээд нэг сарын хугацаанд бол байдаг гэдгийг мэдж байгаа. Гэхдээ яг одоо тэр дотор ямар үйл ажиллагаа болдгоо бүхчүүд яаж бэлтгэл хийдэг бол төдийл олон хүн төдийл нь сайн мэдэхгүй болов. Жишээлбэл танаа аймгийнхаа одоо танаа галынхан яаж бэлтгэл сургуультаа хийдэг базаадаг та энэ талаар бас үзэгчтэй ярьж өгвөл. За мэдээж энд их олон ирчүүд цугларсан үе тэнгийн зайхан залуучууд цугларсан. Тэгээд нэг дараа бөөндөө ингээд бэлтгэл сургууль хийгээд байж байгаа учраас хамгийн түрүүнд бол сахилгаваад тэгээд бие бинийгээ хүндлэх. За тэгээд ер нь Монгол бүх юмас яг уламжлал байдгийг. Тэгээд би ч бас хэлэх дуртай үг. Бааварлах бол муухай, эрэм бол сайхан байдаг гэж. Тэгээ ах нарын заагаад дүүн сураад ахмадуудаасаа суралцаад бас нэг өв соёл, ёс жаяг, дэг Монгол эр хүнийхээ одоо нэг сайхан чанарыг биенээсээ суралцаж өвлүүлж нэг том бас нэг тийм сургалтын маягтай. А нөгөө талаараа бол өөрөө бие биелдээд наадамдаа биелдээд бэлтгэлж авч байгаа ч гэсэн бас нэлээд ач холбогдолтой өрөндгий шүү.
Ер нь бол сахилга бот дэг журам бол нэлээд чанга. Амралтын цаг одоо бүр сүүлийн үед энэ бас нэг огт урд өмнө байж байгаагүй нэг асуудал гарч ирж байгаа. Энэ нөгөө ухаалаг утасны хэрэглээ гэдэг чи одоо энэ хүүхдүүдийн бас цаг баримтлах зарчимд нэлээд халгаатай байна. За тэгээ энэ тал дээр хүртэл бас дарах хэмжээний давагдаж байгаа. Тэгээ утас мөц сураалт явагдаал тэгэл нэгэн түүний ирэх ч гэсэн бас амрах шаардлагатай. Амралт чухал тэгэл байж ин да. Өдрөө хэдэн бэлтгэл хийж ийн? Ер нь бэлтгэл сургуульд яаж ямар зарчмаар явж байна? Манайх бол нэг 6 сарын сүүлд 7 сарын их хүртэл 3 бэлтгэл хуваартай байгаа. Өглөө 6:30 минутанд энэ урд хайрхан лөө гүүгээд өглөөний зарайтаг, өглөөний хөнгөн бэлтгэл хийн. 10:30 минутанд өглөөний бэлтгэл, 4:30 минутанд өдийн бэлтгэл. Тэгээд орой 10 хагас тоогоо гэл оронд орцгоно да. За заал танхимын барилдаанууд Сүлэнг аймгийн одоо залуу бөхчүүд бол их сайн барилдаж байгаа харагдчихсан. Ер нь энэ жил бас таны хувьд аль залуу бөхчүүдэд төлхөө одоо улсын цолонд хүрэх болов ч гэдэг юм уу сайн барилдах болов гэсэн тийм таамаг хард суугаа зүйл бол юу байгаа вэ? За би 2004 онд энэ ер нь Сүлэнгийн бөхчүүдийг бэлтгэх ажилд одоо гар бие оролцож эхэлсэн. Яг одоо бүр 100% одоо тууштайгаар бол 2009 оноос хойш тасралтгүй өнөөдийг хүртэл дасгалжуулаад явж байна. Сүүлийн үеийн бөхчүүд бүгд л миний шавнар. Тэгээд бүгд ер нь бол одоо заал танхимын барилдаан чинь бас нэлээд олон шаттай болсон. Сумын заа, нийтийн Монгол бүх, өс үрийн бүх, аймаг зэрэг, улс аймаг гэдэг. Тэр барилдаан болгонд манай Сүлэнгийн бөхчүүд оролцож барилдаж байгаа. Тэгээд үзэгчид ялангуяа сайн мэдж байгаа юм сүүлийн сумын заануудын барилдаан бол манай Сүлэнгийн бөхчүүд нэлээд өнгөлдөг болсон. За нийтийн Монгол бүхний барилдааны нөвөл 4-5 зохиогдов. 4 төрөгийг манай Сүлэнгээс авлаа. Өс үрийн хүүхдүүдийн барилдаан, цагаан сарын барилдаан, улсын аварга, залуучдын улсын аварга бүгднгээс нь медаль авлаа. Залуучдын улсын аваргад багаараа Сүлэнг аймаг анхудаа төрүүллээ гэл нэлээд олон амжилтыг үзүүлсэн байна. Тэгээ заал танхимын барилдаан одоо улсын цолтой бөхчүүдийн барилдаанд манай Эрхэнбаяр аварга сүүлийн хэдэн барилдаанд одоо цагаан сараас хойш ихэнхт нь үзүүр төрөв шивхийн дөрөвт үлдлээ. Одгөрөл Баямөнх 2 шивхийн дөрөвт нэг үлдв. Нэлээд гайгүй байгаа. Ер нь бол барилдааны юу харахад бол аваргыгаа бас нэлээд гайгүй барилдаад үзүүр дөрөнд үлдэх болов. Төрүүлэх хэмжээний өрсөлдөө үзүүлэх болов гэж харж итгэж байгаа. Тэгээд Одгөрөл Баямөнх 2-ыг нэг цолоо батлаад цолоо ахиулах хэмжээнд барилдчих болов. Дэлгэр сайхан Баярбаатар ууган даваа гээд залуу сайхан аймгийн арслангууд байна. Эднэр маань бас нэг улсын цолтны бус гаргачих болов. Сумын зайн залуучуудаа нэг аймгийн цолтонгуудыг нэд орж болов гэсэн итгэл хүсэл бас ирмэлцлээр бэлтгэл сургуулийн тохируулаад одоо мориор бол уяач шиг тэгэл байж байна. Энэ одоо нэгэнт миний одоо сурсан мэрэгжил хийж даацсан ажил болоход гайгүй хуу. Эрхэнбаяр аварга гэснээс аварга хаана бэлтгэлээж энд эсвэл ирэх үү тэр талаар. За аварга маань өөрөө бас томоохон спорт хорооны нэг болох онцгой байдлын ерөнхий газрын аваргач спорт хорооны дарга болсон. Тэгээ ажлын зав зай бас жоохон таарав. Тэгээ аваргач спорт хорооныхоо бөхчүүдийг аваад төр урахын аманда бэлтгэлтэй гарна. Тэгээ одоо цаанаасаа бас нөгөө байгууллага учраас хүний тав маа хязгаартай хэцүүгээд Сүлэнгийн бөхчүүдээс одоо Мандал сумынхаа Баямөнх начи Инх жаргал гэдэг аймгийн начи Баярбаатар гэдэг аймгийн арслын эдрийг аваад төр урахтаа гарсан баг. За энд бол ингээд бас 30-40 бөхчүүд ингээд бэлтгэл сургуультай одоо нэг 10-аад гэртээ базааж ийн. Ер нь ингээд мэдээж одоо бэлтгэл сургуульд хийн энд бол хоол унд зардал унаа бас явдаг л байгаа. Хаанаас ямар одоо санхүүжилтээр ер нь Сүлэнгийн бөхчүүд жишээлбэл явж байгаа. За манай Сүлэнг аймгийн Харьяат Улаанбаатар хотод одоо бүхий мэрэгжлийн сургуулиудад суралцдаг болон бүхий спортоор хичээлдэг нэг 50 орчим залуучууд байдаг. Орон нутагт бас нэлээд олон залуучууд байна. Тэгээд Сүлэнг аймгийн Орхон суманд, Орхон голын ирэг дээр Цэмчхо үйлдвэрийн амралтанд Дэлгэр сайхан арслан бас орон нутгийнхаа нэг 40-од бүхийг аваад гарцсан баг. Ер нь бол тэгэн л дээ мэдээж гол юм санхүүгийн асуудал байна. Одоо нийгэм өөрөө юм байгаа. Тэгээд дээр нь сонгуул гээд АСМ гэл одоо их олон үйл явдал давхцсан.
ийм үед одоо бас бэлтгэл гаргахад энэ жилийн хувьд бол өмнөх жилүүдэд харьцуулахад бас нэлээд хүнд байсан. Тэгээ тодорхой хэмжээний залуучуудаа бас мөнгөн хураамжийг авсан байгаа. Өмнө манайх бол огт авдаггүй байсан. Тэгээ бас залуучуудаа бас шалгуур тавьсан байгаа. Тэр шалгуурыг хангаагүй нууд нь бол бас гараагүй орон нутгийнхаа бэлтгэлд хамрагдсан гэж ойлгож байна. Тэгээ яг нутгийн ах нар найз нөхөд үндэсний бүхөө хөгжүүлэх, үндэсний бүхтөө дурлаж үздэг сэтгэлтэй. Тийм хүмүүсийнхаа буянтал Сэлэнгийн бүхийн гал ингээл жилээс жилдэл одоо өргөн дэлгэр болоод явж байна да. Та бүхэнд энэ хүн нэвтрүүлгээр Монгол бөхчүүд ямар шанттай, ямар хүчтэй болохыг харуулахыг зорж байгаа. Мөн бүхийн галд бөхчүүд ямар бэлтгэл хийдэг, яаж бэлтгэл сургуультаа базаадаг, наадмын өмнө хэрхэн бэлтгэдэг талаар сонирхолтой нэвтрүүлгүүд очих юм аа. Бүхийн галаар зочлохъя. Сэлэнг аймгаас 21-р зууны 21 дахь аврагт төрөн гарсан. Сүүлийн жилүүдэд үндэсний бүхөр чамга амжилтыг Сэлэнг нутгаар огуулсан бөхчүүд гаргаад байна. Тэд заал танхимын барилдаанд тогтмол сайн барилдаж өсөж яваа залуусч олноороо төрөн гарч байгаа. Улсын авраг Эрхэнбаяр, улсын харцаг Өсгөрөөдүй, залуу харцаг Од гэрэл, Начин Баянмөнх, Бүрэнбаатар тэргүүтэй бөхчүүд энэ галын тэргүүн бөхчүүдээр нэрлэгддэг. Энэ жил Сэлэнгийн гал 2 хуваагдан гарсан бөгөөд улсын харцаг Өсгөрөөдүй, залуу бөхчүүдээ ахлан гарсан бол улсын авраг Эрхэнбаяр, Мандал сумын бөхчүүд болон аврагч спорт хорооны бөхчүүдээ өдөрдөн төр хурхийн аманд бэлтгэлдээ гараад байгаа юм байна. Галыг ахлан гарч байгаа улсын харцаг Өсгөрөөдүй 2004 оноос Сэлэнгийн бөхчүүдээ хамт бэлтгэл гарч 2009 оноос галаа ахлан гарч байгаа нь юм. Сэлэнгийн галд олон залуус гарч байгаа бөгөөд Өсгөрөөдүй харцаг ухаалаг утас ашиглуулахгүй байх бөхчүүдийнхээ сэтгэл зүйн тал дээр маш сайн ажиллаж байгаагаа бидэнд дуулгасан юм. Ер нь одоо яг энд гараад 10 гаруй жил болсон. Үгүй манайх юу яадгийг. Хөвчлэн ер нь Сэлэнг аймагтай гардгийг. Алтанбулаг сум, Баруун бүрэн сум, Мандал сумд гардгийг. Өнгөрсөн жил Алтанбулаг сумд гарсан. За тэрэн дунд нэг 2 жил төр урахад гарсан. За тэгээд яг улсад барилдах бөхчүүд нь 7 сарын 1-ээс бол наашаага ирээл орон нутгийнхаа бөхчүүдийг тэнд үлдээчихдээ. Энд бол Сэлэнгийн бөхчүүд анх удаа гарч байна. Би бол одоо алдар нийгэмлэгт жудогийн багт тамирчин байхдаа 98 он, 99 он, 2000, 2001 гээд 4-5 жил байсан. Бэлтгэл гарч ирсэн. За тэгэхээр бас их одоо түүхтэй сайхан нутгийн ард түмэн байгаа. Сэлэнг аймгийн наадам, одоо жишээлбэл аймгийн наадмууд бас ингээд наадамтай зэрэгцэхгүй хойшлоод явж байгаа нь бол бөхчүүдэд их сайхан одоо зүйл болж байгаа. Сэлэнг аймгийн наадам хэзээ вэ? За Сэлэнг аймгийн манай аймгийн наадам товлогдоогүй л байгаа юм билээ. Энэ бол сонгуул одоо яг ийд явагдаж байгаатай холбоотой байх. Гэхдээ 15-наас 25-ны хооронд бол болно. За улсын баяр наадмын дараа болж байгаагаар бас онцлогтой зүгээр. Тэгтээ бас яг одоо эд барилдаад аймгийн цолны босгаалах гэж байгаа залуучуудад бас нэлээ халгаатай. Бас тэгээд нэлээд тийм зэн зүртэй нэлээд тийм босго өндөртэй л болох болов уу гэж бодож байна та. Одоо ингээд бас олон галуудаар сурвалжлах хийгээд явж байхад бэлтгэлжилт бол янз бүр л байх шиг байна л да. Чөлөөт, жудоо, үндэсний бүхийн тасгалжуулагч нарыг авчирсан ингээл олон төрлийн системээр өөрсдийн онцлогоор хийж явах шиг байна. Ер нь Сэлэнг аймгийн бүхийн галын одоо мэдээж уламжлагдаж ирсэн онцлог гэж бас байгаа. Та энэ талаар ярил. За яг манай галын онцлогч гэдэг юм юу бах вэ? Тэр бол ерөөсөө дасгалжуулагч хүний цэвэр өөрийн одоо тактик бас өөрийн арга барил өөрийнхөө одоо олж харсан өөрийнхөө одоо туршлагаас өөр дөрөө туршиж мэдсэн дээр нь одоо ингээл ном сонин сэтгүүлээс уншиж суралцсан гэдэг олон зүйл дээр зүйлээсээ нэгтгэж тэндээсээ тулгуурлалтын зад яг гол юм нь бол гол одоо сайн барилдах итгэл найдвар үзүүлж байгаа тийм бөхчүүд дээр одоо бол яг хүн хүнд тохируулсан арга барилаар л системээр л ер нь үзэн л дээ. Тэгтээ бол манай үндэсний бөхч нь яг их спортчиг өөрийн гэсэн тийм бэлтгэлжилтийн одоо юутай болчлоо л доо. Системтэй болчлоо сүүлийн үед. Сүүлийн 2005-6 оноос хойш бол энэ үндэсний бүхийн бэлтгэлийн арга барил тэгээ яг тэрнийх нь гол тулгуур нь хүчний бэлтгэл болоод бөхчүүд маань одоо та нар ч гэсэн харж байгаа хэ нэлээд маста булчингийн. Тэгээд одоо яг ийм төгсгөл нь голцоохон бүтэн барьц шуудган дээрээс барилддаг болохоор нэлээд тийм хүч одоо би нөгөө 5 жанр байдаг шүү дээ. Дэрний хүч нь бол ер нь үндэсний бүхэн бэлтгэлийн гол суурь маягтай болчлоо. Тэгээд бэлтгэл хийдэг нэг өдөр зориулан тусгаалan хүчний бэлтгэл хийдэг нэг өдөр гээд ингээд
хуваарлагдаад. Ер нь үндэсний бүх бол одоо бэлтгэлжлтийн хувьд бол мэргэжлийн одоо спорт нэг ялгагдахаар болсон. Манай зарим үзэгчид ялангуяа сонирхогчд их тэгж ярьдаг шүү дээ. Одоо нэг хэсэг одоо 90-ад оны төгсгөлөөр 2000 оны эхэнд бол залуучууд хурдан дээр тулгуурж барилддаг байсан. За одоо бол яг таны түрүүн хэлсэнчлэн хүчин дээр одоо тулгуурж барилдаад байна. Ингээд нэг 10-аас 20 жилээр ингээ хувьсдаг ч юм уу те. Та дараагийн нэг өөрчлөлтийг ер нь Монгол бүгдээр яаж харж байгаа? Миний л бодлоо. Би ингэж боддгийг. Ер нь дөрмөөл тагд юм байна. Аливаа спорт. Ямарваа нэгэн спорт бол ерөөсө дөрмөөл тагд юм байна. Одоо биднэрт бэлхэн жишээ биш. Чилүүд сая нэг ойрын 7-8 жилийн дотор хэд удаа дөрмөөс л шодоод хөл авдаг байсан боллоо. Ууцаар тэврээд одоо ялглагдлаа шийддэг байсан боллоо. Жудоо бүх маань бол хөл нь хөлтөөгөө гар нь гартаагаа барилддаг. Бүр класс боллоо. Хоёр гараар нэг барьцыг бүр хаалж болохоо боллоо тий. Тех тусмаа барилдаа нь ямар гоё, ямар юутай болж. Манай үндэсний үг бол даваа болгон цагтай. Нэгээс 4-ийн даваа хүртэл 10 минут. Нэгээс 3-ийн даваа 10 минут. Тэгээд 4, 5, 15, 6, 7, 20, 8, 9, 25 байна уу? Тийм байгаа. Тэр одоо цагт заавал одоо хүлээх шаардлагагүйгээр хоёр бүх тохиролцуул элэг ус инженерийн барьцаа аваад нэг талаараа нэг удаа аваа шуудагдаад барилдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бас хүмүүсийн бэлтгэлжт бие бэлдэх хандлага бол тэр дөрмөнд их тохируулдаг юм байна. За би их олон удаа л ийм санал одоо тавиал яриад байдаг юм л дээ. Үндэсний үхийн барилдааныг нэлээд тийм хурдцтай хэлбэртэй үзүүштэй болгоод одоо нөгөө хүмүүсийн нэг гол дургууслыг өргөж байгаа юм ухарж гараал буцаж ирээл эмч рүү яваад буцаж ирээл тэгэл золгоол ингэдэг гээд нэг тийм шүмжлээдэг штэ. Бүхэн ер нь ингээд бүх төрлийн спорт хүний идэвхийг бол их өндрөр үнэлт юм байна л да. Нөгөө бүхэн торгоод тэр торгуулаар нөгөө ялт тавж болж. Үндэсний хөлт бол тийх боломжгүй ч гэсэн хамгийн сүүлийн нөгөө цаг дуусаад ирэхээр золгоогоор баруун зүүн талаа шоддог штэ. Эсвэл нөгөө барьцангон дээр очиод одоо үзэгчид ингээ харж их шоо шиддэг штэ. Хэрвээ идэвхтэй барилдсан бүхтэл шодгуугаар тэрийг олгодог, давуу талыг олгодог болгочих юм бол зүгээр ихний ээлжинд барилдаан бас нэлээ ингээд давшингуй юм болоод ирэх юм болов уу гэж харддаг штэ. Тий. Яа тэгэлгүй яг ингээд маш сонирхолтой ярилцлага өрнүүлсэн харцаг үсгэрээд үдэ маш их баярлалаа. Тэгээд түрүүн бас бид нар өдөр тааралдаад тэгээд Увсын гал руу явчаад ирсэн. Увсын галынхан бас Сэлэнгэ аймгийн бөхчүүдтэй тун утахгүй нөхөрсөг хөл өмгийн тоглолтоо зохион байгуулна гэдээ ярьжсэн. Бөхчүүдийн дунд хөл өмг тоглоно гэдэг бол бас их гоё. Хурд хүч тесрэлт нэмдэг л гэж би бол ойлгоод байдаг. Тэгээд ер нь хөл өмгийн бэлтгэлээ танаахан хийж амжсан уу энэ тал дээр? За манайх сая 6 сарын ихээр Сэлэнгэ аймгийн баруун бүрэн сумын төгтөд амар исгэл ид дээр очиод 5 хоног одоо сэргэлтийн бэлтгэл хийсэн. Манай амар исгэлийн хийдийн лам нар бол одоо хөлбөмбөгийн спортоор нэлээд тийм өндөр түвшинд хүрсэн. За одоо Швейцарт суралцж исэн залуу хөлбөмбөгийн одоо тэнд сургуультай хамтарч бэлтгэл хийж байгаа одоо буцаад амар исгэлийн хід дээр лам тэнд одоо сургууль зурчаа буцаж ирэхдээ нөгөө хүүхд цуг байгаа лам нартай заасаар байгаад ирнэ. Нэлээд өндөр түвшинд тоглодог болсон. Тэгээ лам нартай ер нь жил болгон бид нэр тоглолтыг. Эхний жил хожоо, дараа жил нь тэнцээ. Тэгээ энэ жил нэлээ хол онооны зэрэгтэй бас хожигдсон. Тэгээ манайхан бол бэлтгэл байнга хөлбөмбөг бол нэлээ сайн тоглодог. Сэлэнгийн хүүхдүүд, Сэлэнгийн хөлбөмбөгийн багууд, өсвөрийн багууд ямар хэлээ те. Яг Сэлэнгийн хүүхдүүд бол хөлбөмбөгт нэлээ гайгүй. Би ч өөрөө бас багада тоглож лээсэн. Тэгээд Мөнхбат давар Батцуур Арслан тэр санал тавьж байгаа одоо бооцоотой тоглолт хийн гээд. Тэгээ манай тэр бооцоотой тоглолтод Сэлэнгийн мазалуунууд баг бас нэлээ гайгүй тоглолтоо гээл. Тэгээ өчигдөр бэлтгэл хийсэн. Одоо маргааш өдөр нэг бэлтгэл хийн. Хөлбөмбөгийн бэлтгэлээ. Хөлбөмбөг бүх хоёр яаж хоорондоо холбогдоод байна? Юу нь бие биендээ ашигтай тусаад байна? За хөлбөмбөгийн спортоос бол үндэсний бүхэд дамаа бүхэн төрлүүдэд нэлээ хэрэгтэй нэг хит хитэн зүйл байна. Нэгд одоо яг байран дээрээс хурд авж байгаа огцом хурд. Нөгөө тесрэлт хийдэг штэ. Тэр тэгээд дээр нь нэг талдаа 25 минутаар хоёр үе тоглохоор 50 минут тоглоно тий. Тэр одоо хэмжээний тэр гүйлтийн тэсвэрийн бэлтгэл. За яг одоо нөгөө ингээд нэг богино пасс мас уралдуулсан пасс маасан дээр бас очиод ингээд шахаад мөргөлдөөд энэ төр явдаг штэ. Тэрэн дотор нөгөө өөрөө бөмбөгөө хараагүйгээд яг нөгөө үнтэйгээ ингээд контакттай гүйж яхад бас тэнцвэрт аягүй хэрэгтэй байдаг. Одоо мэдрэх
мэдрэмжтэй. Тий. Тэрэнд бас их хэрэгтэй. Тэр талаараа бол бас нэлээд ер нь хэрэгтэй шүү. Гол одоо суур бэлтгэлжилт авахд бол маш хэрэгтэй. За өсгөрөд харцсан хувьд бол бас үндэсний бүхөөс гадна бас спортын олон төрлийг сонирхдаг харцаа гэж сонсч ирсэн. Ер нь хөл бөмбөг, сагсан бөмбөг дээр ямар багийг дэмжиж байна. Өнөө өглөөний бас финалийн тоглолтыг үзсэн бол та. Би ч юу л дээ. Хөл бөмбөгт болохоор Ливерпулийн фэн олон жил дэмжиж ирсэн. Манай Ливерпулийн фэн клубийнхэн бадруулан тэрээс ахвал бүгд мэднэ намайг. Тэгээ Ливерпулийн сагсанд бол Спирсийг, Лекерсийг их олон жил дэмжиж ирсэн юм аа. Тэгээд Коби нэг жил тоглоогүй штэ сая зодод талхахын өмнө жил. Тэгэл тэндээс эхлээл энэ жил бас нэг өөрийн үеийн болооч тэр юм уу. Спирсийг зөрүүлчихээсэ гэж жоохон дэмжиж ирсэн юм аа. Тэгээ яг хоо спортын үн чин ялагдлын одоо гоё юг тэр мэдрэмжийг өөрөө мэдэрдэг болохоор бас капс очичоод өнөөгөл бас зайхан л байлаа. Тэндээс тэрий ч үз кап авч одоо ирч хүч сэргэлтийг л авч байгаа юм чинь. Нэлээд олон төрөл сонирхно. Өөрөө тэгээд спортын болооч тэр юм уу. Тэгээ сүүлийн энэ Монголын спортод дуртай хүүхэд багчуудын одоо хүсэл мөрөөдлийг биелүүлж байгаа танай телевизийн хамт олонд ажлын амжилт хүсье. Тэгээ одоо бидний үед чи өдөөний хүүхдүүд цагийн үрдийн дараа хүлээж 10 минут спортын нэвтрүүлгийг явахад л Jordan гэж хардаг байлаа шүү дээ. Одоо бол гоё шүү дээ тий. Хөдөө баг өвлжэн гэртэл ирнэ сагсаар үзээд дуртай амаа үзэл сууж. За ингээд танд дэлгэрэнгүй яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Тэгээ Монгол наадмын энэ жилийн түрүү бүхэн Сэлэнгэ аймгаас тодорхойлтгоо гэсэн сайхан өрөөлийг ярилцлагаа төгсгөл төвшүүлье. За баярлалаа. Тэгээд удахгүй бол Монгол наадамда бүхэн хүчтэй, морин хурдан одоо сурн мэрэгэн байж төр төвшин түмэн олон минь амгалан дэлгэр Монголынхаа наадамд Динжи хотод сайхан наадцаагаараа гэж ард түмэндээ өрөөй. Тэгээ Сэлэнгэ аймгийнхаа нийт ард иргэдэд ургац зарвин манай Сэлэнгч одоо хүн болгон л ургац тариалдаг. Ургацсан нарвин бороо хурам нэлбэг сайхан зам болж одоо нутгийн зан олон одоо налгар намрынхаа цагт дамуубуудаа арвинтай ногоо цагаан одоо дэлгэр сайхан ургаараа тэгээд байнга дэмжиж тусалж явдаг Сэлэнгийнхаа ах нарт маш их баярлалаа. Тэгээд нутгийн бүхчүүд дүүнэр ч одоо та нарынхаа итгэлийг алдахгүй сайхан барилцгаанаа гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Тухайн үед 83 онд баха нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа одоо хүч спортын хороо гэж байгаа л тэнд анх Батэрдэн авраар Мөнх Эрдэнэ Нарслан Хишигдэр зам, Бямдар зам гэдэг 64 оны Луутангууд. За эхлээд бол гарч явахдаа хэдхэн бөхчүүл гардаг байсан. Одоо 50 гаруй бөхчүүлээс ирэн ерөнхийдөө хасагдаж шилж явдаг боллоо. Ирэм сайхан баавар мохоо гэж юм үг байдаг угаас одоо цовтой бөхчүүлийнхээ өгөнд орно гүүж харааж хөдлөн иймэрхүү л одоо дигтэд байж ижил бид нар сахилга гот сайтай байж ижил амжилт гаргахаас зүгээр нэг юм чэйжээ чангалаад яваад байвал одоо энэ хүн болгонд одоо бяртай чэйжтэй болсон үе болчлоо шүү дээ. Монгол хүүхдүүд ер нь бас манай нэвтрүүлгийг олон хүүхдүүд залуучууд үзэж байгаа. Бүх болоход ер нь хамгийн их анхааруулжтай, мэдүүштэй тийм зүйлүүд нь ер нь юу байдаг юм бэ? Би бол Монгол бүх гэдэг талаасаа биш. Ер нь бол Монгол эрхэн гэдэг талаасаа гэж боддог шүү дээ. Яа тэгэхээр зэрэг олон жил хүүхдүүдтэй ажиллаа. Олон жил энийг ажиллаж явж байна. Тэгээд бүх гэдэг юм эцэст өнөөдөр бол хүнийг нэгдүгээр хүмүүжүүлж байгаа. Хоёрдугаар өвдөгч хүмүүжлэлтэй болгож байгаа. Гуравдугаар тэр нь төсвөр хатуучлалтай болгож байгаа. Арван засгаас цуутай наадмын Хамт үзсэн үзэгчдэд баярлалаа. Бүхийн галаар туршлагын цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За мэдээж бид дараагийнхаа дугаараар та бүхэнд илүү сонирхолтой мэдээлүүдийг бол хүргэх болно. За ерөнхийдөө энэ удаагийн маань нэвтрүүлэг бүхийн гал гэж юу байдаг юм? За хаана аль аймгийн бөхчүүд байрлаж одоо бэлтгэл сургуультаа базааж байгаа талаар та бүхэндээ хүргэлээ. Ингээд бүгдээрээ дараагийнхаа дугааруудаар эргээд уулзах болно. Бүхийн галаар хамтдаа зочлцгаая. Дэлгэр Монгол орноо магтааж биднэр тулахлаа тэдгээр сайхан жаргалаа багтаж зав
Өнөртэй